За ингээд өнөөдөр ангийнхаа хүүхдтэй уулзалтаад гоё цагийг сайхан өнгөрүүллөө. Тэгээд манай ангийн хүүхд маань хурж ирээд хамтаа хоолнд ороод мөн хамтаа цагийг өнгөрөөгөөд тэгээд Монголдо нөгөө зоосны холбооны ерөнхийлөгч өөр ажилт юм байна. Тэгээд ангийнхаа хүүхдээр маш их бахархаж байна. Сайхан уулзлаа. Баярлалаа. За манай Монгол улс маань 1921 онд хувьсгал ясны дараа анхныхаа одоо мөнгөнд тэмдэгтийг хэвлүүлэхэд Оросын холбооны улсад захиалж одоо данзангийн доллар гэж нэрлэдэг мөнгийг хэвлүүлсэн байдаг. Тэгээд тухайн доллар нь бол данзанг одоо хэлмэгдүүлсний дараа гүйлгэнд гараагүй устгагдсан байдаг. Тэгээд тэр доллар маань одоо ер нь цуглуулгын хувьд маш их одоо цуглуулгын цуглуулгандаа хийхийг хүсдэг тийм үн цэнтэй цуглуулга болдог тийм мөнгөнд тэмдэг байгаа. Тэгээд дараа нь бол яг 1925 он манай яг одоо анхны гүйлгэнд төгрөг гэсэн нэртэйгээр бас л Оросын холбооны улс тухайн үеийн Орос улсад зүйл холбоод улс хийж гаргасан үг байдаг. Чи тэгээд нөгөө нэг юуны Монголын зоос холбооны холбооны ерөнхийдөө ямар мундаг 5 жил ажиллаж байгаа. Тэгээд одоо Монголдо яг түүхэн үйл явдлаар одоо Монгол банкны 95 жил, Монгол банкны 100 жилээ байгаад үйлчлэн гаргасан байдаг. Мөнгөнд тэмдэгтийн тухай, зоос мөнгөнд тэмдэгтийн тухай. Тэгээд юу танаа тэр ерөнхий одоо холбоон чи хідэн юу байд юм бэ? Гişүүдтэй. Удирдах зөвлөлдөө бол 9 хүн байгаа. Нийт цуглуулдаг гişүүд бол ер нь 130 гаруй нэлээ хүмүүс байгаа. Тэгээ ер нь ямар үйл ажиллагаа явуулах вэ? Ер нь яг хөө тэгэл хүмүүс одоо тань мэдгүй чиглэлээр одоо дэжээс цуглуулдаг гэдэг чинь ерөөсөө өөрийнхөө төв соёлыг бас юу яаж байгаа гэсэн үг шүү дээ. Судалж байгаа, хамгаалж байгаа, тэгээд олон таниулж байгаа. Тийм үйлс болохоор тэгээ ерөнхийдөө бол тийм л үйл ажиллагаа явуулдаг. Олон нийт таниулах гэдэг одоо бас үзэсгэлэн зохион байгуулдаг. Тэгээд